За, Жэки Пүүлэн цаны баазын хамгийн өндөр цэг буюу 2800 м-ийн өндөр дээр гараад ирсэн байна. За, энэ дээр ингээд дөрвөн улсын одоо хилийн бүс нутаг гэдгийг заасан тэмдэг байдаг. За, энэ дээр ингээд Монгол улс, Хятад, Казахстан, Орос аль чигт байгааг ингээд заасан. За, одоо ингээд хойд зүг нь Оросын талын хойд зүг болгож байна. За, Казахстан баруун зүг, Монгол зүүн зүгт нь Хятад урд зүгт нь зааж байна. Энэ бас тийм гоё цэг байна шүү. Түрүү бичлэг хийгээд ирсэн. Бичлэг хийгээгүй байна. За, одоо Жэки Пүүлэн цаны баазын хамгийн өндөр цэг буюу 2800 м-ийн оргил дээр байж байна. За, тэгээд эргэн тойрны уул ус нь ингээд их сайхан харагддгийм байна. Энэ яг энэ оргил дээр бас нэг юм өвөрмөц тэмдэг тавьсан байна. Энэ нь болохоор Орос, Монгол, Хятад, Казахстан гэсэн дөрвөн улсын хилийн бүс нутгаа гэдгийг ойлгуулад ийм тэмдэг тавьсан байна. За, эндээс бол ингээд манай Алтай тавхан богдын өвөр тал, арал толгой, хотон урган нуурын их одоо эндээс ерөөсө 30 км-ийн зайтай байна. Сараад байна. Тэр нэг аваа байна. Аваа. Сэрчнэгөө сэргэлэг дүнгийн хэлсэн байна. Цаа. Аваа. Савата. За. Баяр тань аварч иршөө. Баяр тань уйнаа хайр. Ай цаны баазын. За яв. Чичино. Чичи. За, ойр нөө цанаар гулгаагүй учраас би хатаагаад раасаар байна. Гоё байна. Сено